Бизнес авч явж байгаа хүн бол нэгдүгээрт өөрийнхөө амьдралын гэж юм уу хувийн зорилгын төлөө явж байгаа. Хоёрдугаарт маш олон хүнийг дагуулж байгаа. Тийм учраас альва олон хүнийг дагуулад аялд явж байгаа хүн шиг бодож тооцож явах хэрэгтэй шүү дээ. А орчин үеийн бизнес бол өрсөлдөөн ихтэй, нээлттэй, одоо сонголтууд олонтой, эрсдэл олонтой. Тийм учраас захирал хүний хамгийн чухал үүрэг бол бодох. Түүний тулд суралцах хэрэгтэй. Суралцах, оролцох бол орчин үеийн бизнес эрхлэгч хүний амьдралын хэв загвар багхгүй. Энэ хэв загвартаа сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ Монголын олон бизнесмэнүүд ийм шин загварт орж байгаа, шин маягаар явж байгаа учраас бие биенээсээ суралц дэмжих хэрэгтэй. Одоо хамгийн сайн сурах арга бол сайн хийж байгаа хүнийг сонсох. Тэрийг олж харахтай. Тэргүүн туршлагаас суралцах. Өөрөөр оюутан хүнээс бизнесмен хүний ялгаа бол ном уншихаараа биш. Тэргүүн туршлагаас суралцаад тэрийг шууд бизнестэй хэрэглэхтэй. Тэгээ ийм боломжийг л олгож байгаа байхгүй.